Сайн байцгаана уу? Бодлын эзэн подкаст эхэлж байна. За өнөөдөр бит хоёр эцэг аав гэдэг хоёрын ялгаа ямар байгаад байна. За аав үссэн амьдрал яаж өрнөд байна? Тэрний хариуцлага нь мөн дутах одоо мэдрэмж нь ямар байдгийг. Эцэггүй үссэн хүүхдийн толгой том гэж ярьдаг. Бас загалмаас эцэг гэх кино бас байж штэ тий. За энэ бүгдийн одоо нэг ерөнхийдөө бол ер нь эр хүн, аав хүн, эцэг хүн энэ нэгдийн маань ялгаа юу байгаад байна? Үүрэг хариуцлага юу байгаад байна гэсэн талаар ярих гэдэг. Яавал эцэг болт юм бэ ер нь? Одоо энэ дэлхий дээр чинь хүмүүс угаасаа л нэг эр эмгэлийн хоёр хүүсэн төрчөөд байна шүү дээ. Яагаад ингэж эр одоо хүүсэн төрсөн хүмүүс одоо аав эцэг тий ийм нэрүүд одоо өөр хүүхдээ олоход нь өөрсөнд нэрээд байна. Яг одоо эрэгтэй хүний үүрэг хариуцлага гэж ярихаар их олон л доо. Тэгээ яг аав хүн ямар хариуцлагатай юм гэхээр яг өөрөөс төрсөн үр хүүхдийн энэ ам гэдэг зүйлтэй одоо эцэг хүний ам холбоотой байдаг. Одоо эхээсээ бол ам тасарч ингэж ярьж байгаа боловч яс юм дээр эцэг хүн нь ам нэгтэй байдаг. Эсрэгээр. Яагаад тэгэхээр эр хүний дотор одоо энэ дэлхий дээр маш олон амьсыг өөрийн одоо мөн чанарт багтааж тэдний төлөө амьдрах тэм төрөлхийн цаанаас нь төрсөн мөн чанар байдаг. Тэгвэл аав хүмүүс яадаг гэхээр зөвхөн өөрсдийнхөө үр хүүхдүүд тэдний одоо амийг те энэ дэлхий дээр бат хамгаалж одоо тэр ам болгоны төлөө өөртөө нэтгэж гал болгож амийг энэ дэлхий дээр амьдрахад нь тусалдаг. Тэгэхээр зөв хүүхдүүдийнхэн бол аав хүн гэдэг бол тухайн хүүхдийн одоо энэ амьдралд амьдрах тэр сүнснийх нь хүч чадал тэр нь энэ амьдралд итгэл дүүрэн гарч чаддаг. Тэр одоо сүнсний ам эрчмийг энэ дэлхий дээр гаргахад нь тусалдаг. Цаанаасаа тэд дэмжигч, тэтгэгч, одоо өргөгч, өсгөгч, өржүүлэгч тийм мөн чанартай аав хүн бол үр хүүхдийн төлөө. Гэтэл эцэг гэдэг нь юу гэсэн үг гэхээр таны төрсөн ч бай, төрөөгүй ч бай. Тэр бүх амьсын төлөө та тэр амьсын одоо гэдэг чинь хүний гэдэг чтэй тий. Одоо хүн байтугай амьтай болгоны төлөө тэр амьуудыг энэ дэлхий дээр одоо тэтгэж өргөж нэгдмэл тийм гал хүч болгож тэр дотор байгаа тэр их сүнсний эрчим энерги энэ амьдрал гэдэг зүйл рүү урсан гарахт нь нөлөөлөгч маш том нөлөө үзүүлэгч нүмер нөөлөг одоо өөрийн дотор багтааж өөрийн сүнсний оршуудаа багтааж одоо бүгдийн төлөө оршиж байгаа нэг эцэг гэдэг. Тэгэхээр эцэг гэдэг нэрийг авахын тулд тэр олон хүмүүсийн ам амьдралыг дэмжиж тэтгэсэн хязгааргүй их одоо өгөхийн төлөө сэтгэлтэй зүрх сэтгэл нь яг тэр одоо хүн болгоны энэ амьдралын төлөө зориулагдаж байдаг. Тэр хүмүүс өөрөө ирэхгүй эцэг болдог. Бас тийм. Тэгвэл тэр заалмаас эцэг гэх кинон дээр чинь тий? Яагаад зөвөр эр хүнийг эцэг гэж дуудаад бүгд хүндэлж биширч тэр нүмер нөөлгөнд нь байж ахта тэр хэтгэлээ олж авч байгаа тухайл гарч байгаа шин. Тэгвэл өнөөдөр яг эр мөн чанартай
эрэгтэй хүмүүсийн энэ одоо зүрх сэтгэлийн бусдын амийг тэтгэх энэ их хайр, ивэл хүч одоо бүгд яг гарч байгаа болов. Одоо эр хүн яг энэ одоо бидний харуултыг арга амьдрал дээр энэ хамгаалах, тэтгэх, асрах энэ үйлээ яг ухамсарлаж байгаа болов. Юу н хүн яг ингээд хүний одоо эцэг болно гэж ярьдаг шин. Боллоо, эцэг боллоо гэж ярьдаг тийм. Тэр үед өөрөө ирэхгүй цаанаас нь тэр амийг тэтгэх ёстой гэдэг тэр мөн чанар сэргэж идэг. Тэгээ хүн одоо аав эцэг болсныхан дараа цаанаасаа ухаан тэр хүний амьдралын төлөө, бусдын төлөө зүтгэх хүчин нэмэгдэж идэг. Тэгвэл эр хүн зөвхөн одоо үр хүүхдээс гадна олон хүнийг өөрийнхөндөө нэгтгэж багтааж тэдний эцэг болж явснаар тэр хүний тэр сүнсний дотоод одоо нөөц хүчин маш хүчтэйгээр ингэж идэвчж гал одоо өсч идэг гэсэн гал ирчмээ. Тэгвэл ирчүүд өөрсдийгөө хорцлохын тулд олон одоо амьсын төлөө өөрийгөө залхахад бэлэн төвшөнд хариуцлага өөрч чадах юм бол таны дотроос өнөөдөр гарахгүй их хүч гарна. Яа тэгвэл эр хүн болгон эцэг мөн чанартай. Гэвч энэ мөн чанарыг гаргаж байгаа нь өнөөдөр хэдв. Тэгвэл эцэг хүн гэдэг чинь ялгамжгүй эцэг гэж хэлэх нь шүү дээ. Хүний өөрийн бүгдийн дэмжигч. Аав хүн гэдэг бол зөвхөн өөрийн алга үүрсээ тэтгэгч. Тэгэхээр аав бол эцэгт суралцж байгаа байдал ахна шүү дээ. Хүмүүс ингээд аав нь хийн гэхээсээ илүү те хүмүүсээс хариуцлага нэг хэрэгтэй. Энэ хүүхдийн эцэг нь хэн бэ? За эцэггүй хүүхдийн толгой том. Яагаад том болчих вэ? Тэр хүүхэд эцэггүй учраас өөрийг нь тэтгэх амны мэдрэмжийг авахгүй байгаа учраас амийн эрчмийн дэмжлэг нөлөө байхгүй байгаа учраас тэр хүүхэд өөрөө өөрийгөө одоо амиа хамгаалж авах маш том хамгаалтын системтэй болчихж байгаа гэсэн. Эцгээс орж ирээгүй тэр одоо хамгаалалт дотсны улмаас өөрөө өөртөө хамгаалтаа аваад тэгээд эцэг хүн шигэ одоо өөрөө өөртөө эцэг болцсон яваа гэсэн үг шүү дээ. Том дуутай. Тэ ханаас ч харсан хэгжүүн зүгээр л одоо өнгөөсөг дээрээ өөрийгөө хамгаалах систем нь хамгийн их өндөр ажиллаж байгаа тэр л хүүхдэдэг. Тэгвэл өнөөдөр эрэгтэй хүмүүс тэ аавын үүргээсээ татгалцж байгаа. Тэр олон хүүхдийг багаас нь одоо эцэггүй төлөвт оруулдаг. Маш өндөр хамгаалттай болгочтой гэсэн үг. Тэднийг жинхэнэ хувь хүн дээр нь түүжгийн дээр нь төгжиж жижиг биеийн одоо тэр гарцаас гарахгүй байх тэр хамгийн сайн хувь нэмрээ оруулсан гэсэн үг. Тэгэхээр одоо нэгэнтээ бид нэр дотроос сүнстэй сүнс маань амьтай ам маань энэ дэлхий дээр ирээд амьдрахын тулд сүнснээс гарч байгаа тэр их амин эрчмээр би тэр итгэл авч дүүрч энэ дэлхий дээр чинь бодит мэд энэ их сэтгэл хөдлөлтөд автаж амьдардаг тухай ярьсан. Гэтэл одоо эцэггүй өсөж байгаа хүүхдүүд өөрийн мэдлгүй сэтгэл хөдлөлийн одоо туйл турдаг гэв. Маш өндөр хамгаалттай гэдэг чинь тэр хүүхэд сэтгэл хөдлөлөө одоо тогтоож чадахгүй, барьж чадахгүй. Яг тэгвэл хамгаалтын системийг нэг л хүндхэд
тэр их одоо өөрийгөө хамгаалсан байдал. Тэрэн дотор нэг шахалцсан айцлаа шүү дээ. Тэр нь хүндэтгөөр маш их хувайчсан зан характерууд түүнтэй холбоотой байдлуудыг одоо өөрийн мэдлэгүй өөрөөсөө гаргаж идэг. Тэгвэл бид өнөөдөр үр хөвгттэй юм бол өнөөдөр тэднийхээ төлөө энэ эцэг хүмүүс эцэг нь биш юмаа гэхэд ядаж аавынхаа ажлыг хиймээрэй. Өнөөдөр та үр хөвгтөөсөө салсан ч гэж болно. Тэднээсээ хол байсан ч гэж болно. Эсвэл бо тэдэнтэйгээ ямар ч амьдрах нөхцөл боломжгүй байсан ч гэсэн ядаж л та үр хөвгтийнхаа төлөө тэднийгээ зүрх сэтгэлдээ багтаагаад байдаг энэ хүч чадлаараа өөрөө өөрсдийн дотоодоос өөрийгөө олж тэр өөрөөс ундрах тэр амин эрчмийг үр хөвгт рүүгээ явуулж харагдав. Тэд чинь даалддаа тэр эрчмийг аваад ил амьдралд нь өөрийн ирэхгүй өөртөө идэх итгэл нь болж хувирна. Тэр бид яагаад эцэг гэхээс төрөөд байгаа юм? Бид энэ дэлхий дээр ирээд тэр их мөн чанараас тэр эцэг мөн чанараас энэ амьд итгүүлж хамгаалуулж инэрч хайрлуулж аюулгүй өсөхийн тулд л энэ хоёр мөн чанарын донд үр болон төрөөд нь шүү дээ. Одоо тэгэхээр энэ дээр нэг ийм асуулт орж ирээд. Одоо хоёр гэр бүл салчаад байна шүү дээ. Тэнгүүд яг за зарим нь бол хүүхдүүдээ хажууд аваад ээлж хараад нэг уулзаад эсвэл нэг юм биетээр уулзаад байна тий. Зарим нь бол зүгээр нэг санхүү мөнгөн дээр нь тусалдаг ч юм уу. Нэг ийм нэг харилцаа байгаад шүү дээ. Энэ нэг биетээр байх, тэр тусдаа байх ялгаа байна. Тэр эрчмийн хувьд, тэр хүүхдийн сэтгэл санааны хувьд бол маш зөрүүтэй ялгаа байгаа л да. За ер нь бол энийг нэг олон байр сууриас ярив. Тэгэхээр би яг одоо өөр буюу одоо хүүхэд мөн чанарын хувьас илэрхийлж ярих гэдэг гэсэн үг. За хэрвээ хүүхэд аав ээж хоёр нь хоёулаа бие биенээ хайрлаад инрээд тэр дунд өөрөө элэг бүтэн мэдрэмжтэй одоо гэр бүлийн хүмүүсийн хувьд ямар ч асуудалгүй тий. Тэр хайрын дунд хөлбөрч өсөж байгаа гэж бодъё. За тэр хүүхэд эцгээсээ түүний өөрийг нь цэвэр ариунаар хайрлах тэр эцэг амин чанарын эрчмийг өөртөө маш их авна. Ихээсээ өөрийн ундраг болсон тэр их мөн чанараа сэргийн авна. За өөрөөр хэлбэл одоо эцгээсээ өөрийн одоо амийг хамгаалж тэтгэж байгаа маш их ихтгэл авах нь урам тий энэ амьдралын тэр ноён нуруу үл хугарах одоо тэр бидний харвал ноён нуруу тэгш байх нь шүү дээ. Тэр хуурахгүй юм. Амьдралын ямар ч одоо саад бэрхшээл, даваа сорой, зовлон бүр тэр байтга өхөлтэй нүр тулахад хүртэл хуурахгүй тийм ноён нуруу тэр хүүхдэд бий болно гэсэн үг. Эхээсээ бол өөрийн одоо энэ хорвоо дээр юу хийх гэж ирсэн? Ямар үүрэг зорилготой? Юуны төлөө оршин байгаагаа тэр их хайрын үр дүнд мэдэрнэ гэсэн үг. Тэгэхээр өөрөөр хэлбэл өөрийнхөө мөн чанарыг мартахгүй өөртөөгөө нэгдмэл болж бидний хар тий одоо бүхэл төлбөөрөө оршиход дүүрэн байх түүнийг авч идэг гэсэн үг. За
ийм хүүхэд бол энэ амьдрал дээр ирсэн зорилгоо биелүүлээ. Хийх зүйлээ хийсэн шиг хийгээд явах юм. Харин аав ээж хоёр нь байгаа. Өөрт нь аав нь аавынхаа үүргийг гүйцэтгэдэг, ээж нь ээжийн үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ энэ хоёр хүн нь тос тостой. Нэг бол аавтайгаа л байдаг, нэг бол ээжтэйгээ л байдаг. Тэр хоёрын тэр хамт авших хүн чанараар дутна. За ийм хүүхдүүд бол үндэс байвч тасархад бэлэн. Түрүүний харвал ноён нуруу гэдэг зүйл нь хизээл бол хизээ хугарах гэж мэдрэмжтэй байна гэсэн үг. Юу н амьдралд яг ингээд өөрийнхөө хүчээр, өөрийнхөө итгэлээр туулах тэр замнал нь үргэлж өөрт нь эмзэглэл төрүүлэх үз мэдрэмжүүдтэй байна гэсэн үг. Багаас авчихсан юм. Аав ээж нь салж гоё гэдэг айдас. Тусдаа хизээ нэгэн цагт намайг орхиод аав нь өөр хүнтэй суучих вэ, ээж нь өөр хүнийг дагаа явчих вэ гэдэг айцууд. Хүүхдэд өөрөө ирэхгүй төрдөг. Учир нь тэд чинь эцэг эхээрээ хайрлуулж энэ хорвоо төрөх гэж бүтэн байх гэж ирсэн. Тэр мэдрэмж нь аюулд орж эхэлнэ гэсэн үг. За энэ үед хүүхдүүд яадгүй гэхээр итгэлээ их хурдан алддаг. Өөрийгөө хурдан алддаг. Хэн нэгэн өөрт нь үргэлж бүтнийг нь сануулж ах тэр зүйлийн төлөө юугаач өгөхөд бэлэн. Тийм учраас амьдралд сохор юм шиг гэж гэтэл хараатай. Ганцхан зүйл төрлөөлж амьдрна. Бүтэн мэдрэмжээ мэдрэхийн тулд тийм төвтэй амьдрна гэсэн үг. За тэгээд тэд цаашаа гэр бүл доктортой амьдрал гэрч зүйлийг докторжуулж хийж чадахгүй. Үргэлж айдастай. Айдас байгаа цагт таныг бүтэн болгох тэр мэдрэмжүүдийг чи үргэлж сорно. Түүнийхээ ард гарч чадахгүй тухайн хүний асуудал болно. За тэгвэл эцэг нь салаа явчихсан. Эхтэйгэн амьдардаг хүүхдийн тухай ярив. Гэхдээ аав нь өөртөө баг зэрэг холбоотой. За энэ хүүхэд яах вэ гэхээр үргэлж амьдралын итгэлээр дутаж түүнийг их сайн нэгэж амьдрна. Их нь аавынхаа оронд аав, ээжийнхээ оронд ээж болох гэж яадна. Би их эцэг гэж том хариуцлага ярьсан ч үгүй. Өөрөөр хэлбэл хоёр мөн чанарыг өр хүүхдэд дүүргэж өгөхөд алийг нь ч дүүргэж чадахгүй учраас аав ээж л боллоо гэсэн. Тэгээд хүүхэд эмэгтэй хүнээс үүнийг нэхэх учраас эмэгтэй хүн хизээж эцэг мөн чанарыг өөрт нь үзүүлж чадахгүй учраас үргэлж бүх юмны хариуцлагыг эмэгтэй хүнээс хайдаг. Тэр нь эмэгтэй хүн нь хүүхэд нь охин бол өөрөөсөө хай. Хүүхэд нь хүү бол суусан хань ижлээсээ үргэлж хариуцлага. Тэднээс үргэлж нүмер нөөлөг. Тэднэр бүрэн дутаж амьдрна. Өөрөө амьдрахгүй байна штэ. Тэр хань ижлээсээ хамаг хариуцлага нэхэж түүгээр тэтгэгдэж амьдрнаа гэсэн үг. Учир нь ээжээсээ би эхийн мөн чанарыг авсангүй. Ээжээсээ би эцгийн мөн чанарыг авсангүй. Гэт нэг хариуцлага нэгсэн байртай. Өөрөө хариуцлагаас зугатаж ихтэй хариуцлагаа тогтдог.
бултагч болон одоо хүмүүждэг гэсэн үг. За тэгвэл их нь байгаад бүр эцэгч байхгүй хөөхд яаж өсөх вэ гэхээр энэ маш хэцүү амьдрал болно. Учир нь хөөхд үргэлж эцгийг хизээ нэгэн цагт мэдрэхийг, харахыг, эцэг хүний нөмөр нөөлгийг ханаас ч юм хайн. Түүний мөрөөс л болно. Тэгээд өрөн хийсэн өөрийгөө хамгаална. Нөхөө эцэг хүүхдийн тоолгой том гэдэг. Тэгээд дээрээс нь өөрийн орон зай, хувь орон зай гэдэг зүйлдээ маш их утга учир өгнө. Тэгээд эцэг хүний мөн чанарыг мэдрээгүй өссөн учраас мэдрүүлж болох тэр орон зайг хайгаад болтохгүй бол өөрөө гарах гэж үзнэ. Өөрөө бусдад эцэг мөн чанар гарах гэж үзнэ. Хайж байгаа царай. Яаж хийж байгаа л бусдын донд өөрийн орон зайгаа эзэлж тэдэнд өөрийгөө ямар чадвартай, ямар нөлөөтэй, ямар нөмөртэй хүн болохоо мэдрүүлнэ гэсэн үг. Цаанаасаа дуун том, сэтгэлэн том, бүхий зүйл нь томроод оршно. Тэгээд өөрөө хүний эцэг болоод ороод ирэхээр хизээж өөрийнхөө мэдэрч байгаагүй бүх зүйлээ үр хүүхдээ мэдрүүлэх гэж одоо байгаагүй зүйлээ нөхөх гэж аваагүй зүйлээ хүүхдүүдэд өгөх гэж хичээнэ. Хайрлагын дээр хайрлаж, энергийн дээр энергийг өгсөн. Хайрлна, хайрлагч болно. Гэвч амьдралд нэг л том саад бэрхшээл нь байнга байна. Өөрийн мэдрээгүй тэр эцгийн орон зайг үргэлж хүссэн хэвээрээ түүнийг өөрөө дүүрэх гэж хичээлээ. Дүүрдгүй. Одоо яах вэ? За энийг асуултын тэмдэг болгоод төрүүлдээч. За иймэрхүү хувь тавилангаар л амьдралууд үргэлжилдэг байх нь. Тэгэхээр эцэг хүний нөмөр нөөлөг гэгч зүйл хүний амьдралд ямар их чухал үүрэгтэй болохыг та нар мэдлээ. Тэгвэл та нар дотроо би эцэг мөн чанар байна уу гэж өөртөөсөө хай. Өөрийгөө бүү буруутгах. Бусдыг бүү буруутгах. Түрэн асуултын тэмдэг болгоод үлдээ гэсний хариуг одоо хэлэх гээд байна. Эцэггүйч гэсэн эцгийн бүү буруутгах. Буруутгах тусмаа чамд тэднийг буруутгасны чинь хариуд чи өөр хүүхдээ эцэггүй төлөв төсгөх. Өөрийн чинь хувь заяа ирнэ. Ухаарахын тулд ч үү. За тэгээд одоо өөрөн өөртөө итгэх итгэл гэдэг зүйлийг эцгээс нь хэрвээ авч байгаа юм бол одоо нэгэнтээ дутагдсан тэр зүйлийг хэрхэн дүүргэх юм бэ? Өнөөдөр хүн болгон өөрөө өөртөө итгэх итгэлээр ангаж зангаж явна. Бүгд өөрөө өөртөө итгэлгүй хэмжээгээр бусдад итгэлтэй болж харагдах. Тэр жүжиг, тэр хуурамч төв, царай, зүс, бие хаа, өмсгөл зүүсгэл
Одоо өөрөөр хэлбэл өөрийгөө итгэлтэй дүүрэн мэд харагдуулах гэсэн одоо худал итгэл үнэмшлүүдийг бүтээдэг. Тэгээ тэрэндээ тоглоод байгаагаа ч мэдэхгүй. Тийм байгаагаа ч анзаарахгүй. Яагаад гэвэл өөрийгөө дүүргэж байгаа байдлан дээр шүү дээ. Тэгээд яг яасан юм дээр ухтаан бол өөртөө ямар ч итгэлгүй шахуу олсоо зөндөө байна. Тэгвэл одоо яах вэ? Яаж дөрөх вэ? Хайр хүсэж шүү дээ бусдаасаа. Хайр бол амийн эрчим. Тэр амийн эрчмийг л өөртөө дэвтгүүлэхийн тулд хайр горилсон хайрын гуйлагчд болоод өгөхгүй болохоор бүр гомдож бүр хайрыг авч ирэхгүй болтлоо. Өөрийгөө хаахад явна. Тэгвэл одоо тэрийг хайраар дутсан үйлсвэлэнг яаж нөхөө? Бусдаас хүсэж байгаа тэр хайраа өөрөө бусдад өгч ижил дүүрээ шүү дээ. Учир нь таны дотор энэ одоо амьдралын эрчим урсаж байна. Эцэг чинь үүнийг урсахад туслаж дэмнэж байсан юм. За тэгвэл одоо нэгэнт эцэггүй амьдрал тоолжээ. Ийм амьдрал тоолсон хүмүүс бүгд эцэг мөн чанарыг ойлгоогүй учраас дахин дурлал авах болгондоо туулаад явдаг юм аа. Бүх юм цаана уялдаа холбоотой. Тэгэхээр бусдыг буруутгана гэдэг чинь ямар ч утгагүй. Ухтаа бол та өөрөө олон төрлийн агуултандаа эцэг мөн чанарыг ойлгоогүй явсан байгаа л гэсэн үг. Ойлгосон хүмүүс энэ дэлхий дээр төрөхдөө жинхэнэ эцгийн хайраар хайрлуулдаг энэ амьдралд төрдөг юм. Аавын ч хайр биш, бүр эцгийн хайраар хайрлуулдаг байна. Тэгвэл одоо бид ухаарья. Эцэг хүн гэдэг чинь амин эрчим тэтгэгч. Энэ амьдралын хамгийн том нөлөөлөгч хүч юм байна. Ухаарлаа. За одоо би бусдад энэ эцэг мөн чанарыг гаргаж амьдрья. Энэ эрэгтэй эмэгтэй хүн болгонд хамаатай шүү. Бүх амьсыг тэтгэе. Бүх амьд ашхуйг тээсэн, амьд тээсэн болгонд амьдрах итгэл бэлгэлээ. Яаж бэлгэлэх юм? Би өөрийнхөө зүрх сэтгэлийг нээд тэдэнд өөрийн гүнээс гарах дээр сүнснийхэн амин эрчмийг тэднийг өөртөө итгэлтэй болгох тэр их хайраар нь ундраан байж тэдэнд өгье. Энэ байгаль ихтэйгээ нэгдээ. Энэ байгальд би эцэг мөн чанарыг гаргаж амьтаа болгоныг инэрч тэтгэж хайрлаж тэдэнд амьдрах итгэлийг нь бэлгэлж. Яавал энэ амьдралыг дүүрэн байлгах тал дээрээс нь өөрийн хийж чадах тэр хэмжээнд өөрийн энэ өгдөл заяа төөрхийн дагуу бүгдийг зориулъя гэж шийдэх төдийдэл та нарын зүрх сэтгэл нээгдэж амин ундрах чинь бусад руу юулэгдэж эхэлдэг. Тэгвэл та нар бүгд өөрийн амин төлөвтэйг холбогдож өөрийн амийг өгч сүнснийх нь ухамсар мэдрэмжийг ч мэдэрч энэ амьдралд ямар заяа төргөөр ирснээ ч ойлгож үгэндээ дээр өгөж энерхиндээ дээр энерч эцэгт мөн чанараа гарах нь биш үү дээ. Гэтэл та нарын сүнс олон төрлийн агуултандаа ирч бай, эмч бай, хүүсэн төрсөн л байж тараа. Тийм учраас та нарын сүнснээс
эцэг мөн чанарч гарна. Их мөн чанарч гарна. За ингэж байж л хүн өөрийгөө итгэлээрээ дүүргэнэ. За тэгээд нэгэнтэн та аав болсон юм бол эцэг болохын тулд үр хүүхдүүдийнхээ энэ замналд эцэг шиг нэцэг байж тэднийг өөрсдийнх нь мөн чанараар хөгжүүлж түүнийг нь дэмнэн тэтгэж итгэл өгөн хурцлж байвал та эцэг шиг эцэг болчих юм. Гэтэл манай аав нарын алдаа юу гэхээр маш их уучлалтай. Одоо өөрийн гэсэн эцгээсээ сурсан, ааваасаа сурсан тэр зүйлээ даган дуурайх гэж оролдож өөрийнх нь одоо итгэл үнэмшлийг үр хүүхдэд тулгаж эр хүн бол чи ийм байх ёстой. Эрийн хуурхай юм бол чи ойлгох хэрэггүй. Эр хүн шиг бай. Энэ зүгээр л хүчлэл байхгүй юу? Одоо тухайн хүүхэд эр мөн чанартай ч гэсэн дотроо эмэгтэйлэг уян мөн чанартай, эрэгтэйлэг хурц ухаантай энэ хоёрын тэнцвэрийг хангадагч байж болно. Эсвэл эр мөн чанар нь маш хурц. Гэхдээ дотроо одоо өөр зураг нь ийм мөн чанартай ч байж болно. Одоо эрэгтэй илгээд хилчгээр нийтийн жишгийг дагсан эр хүн байх ямар ч албагүй. Ямар ч хүчлэлгүй. Хүчлэл үзүүлэхийн тоогоор одоо тухайн эрэгтэй хүүхэд жишээ нь аав нь одоо өөрийн эр байх ёстой гэдэг мөн чанараа тулгаж хүчлээд эхэлвэл тэр хүүхдэд хүчлэл болгоно нь буцаад ойгоод эрийг өгөхсгэгч мөн чанарч болгож мэднэ. Охин хүүхдүүдтэй эцэг хүн яаж хандах ёстой вэ гэхээр их явчлан эргэлүүлж одоо охтуудыг охин хүүхэд энэ амьдрал дээр одоо хамгаалагдах ёстой. Харин аав нь охиноо эргэлүүлж хайрлахгүй бол эртээ дургуй тустай гарч амьдрахаас цааш. Тэгээд эр мөн чанар угаасаа ийм мөн чанарыг эргэлүүлэх гэж төрсөн түүнийг өөрөөр нь байлгах гэж хичээдэг. Тэгж байж энэ дотоод тэр их ундаргаас нь өөрийгөө өөрөөр нь байлгах мөн чанараа олдог болохоор аль болох охтуудаа эргэлүүлж тэднийг өргөмжилдэг. За энэ бол ухтаа бол зөв юм аа. Зөв хайр. Гэтэл яагаад эрэгтэй хүүхдүүдээ ингэж дарамталж эр байхгүй болоо чи ийм байхгүй болоо амьдарч чадахгүй гэж итгэлийн хуулна вэ? Амьгандаа л эцэг хүний айдас шүү дээ. Эр мөн чанараа гаргаж чадахгүй байх үедээ эцэг мөн чанартай болохгүй байх үедээ гэдэг сүнснийх нь дотроос өөрт нь уламжлалж ирсэн айдас байхгүй юу? Тийм учраас эр хүүхдүүдийг илүү хүчтэй болох гэж хичээнэ. Гэвч одоо энэ эрен үед хүчтэй эр хүн гэхээс илүүтэй өөрийн мөн чанараа олсон эр хүн тэр тэртээ тэргүй эр хүстэй л болоо сайн эцэг болж чадна. Одоо ээж хүмүүс хөвгүүдэн илүү өргөлүүлж толгойн нэрдэг. Учир нь тэр одоо эрэгтэй хүмүүнийг мөн л адил өөрөөр нь байлгаж өөрийн хүслээр нь оршоод чадвал өөрөө ч гэсэн
өөрөөрөө байж чадна гэдгээ бас л мэддэг байхгүй юу? Гэхдээ энэ тэрийг эр нөхөртөө гаргана гэхээсээ илүү хүүгүүтэй л гаргадаг. Учир нь эр хүмүүнээс хариуцлага нэхэж тэднээс энэ амьдралыг тэтгэх ухааныг гаргуулах гэж шаардаж байдаг учраас тэд эр хүмүүнийг аль болох эр чанарт нь хүчлэнэ. Гэхдээ ухтаа бол өөрийг нь ухамсар дотор тэднийг өөрөөр нь болохыг мэдээд байгаа мөртлөө шүү дээ. Энд чинь цаанаа бас айцыг л илэрхийлж байна. Гэтэл нэг сонин зүйл нь хэрвээ эр нөхөр чинь өөрөөрөө байж өсөөгүй маш их хүчлэлтэй бол тэр нь чамд маш их мэдрэгдэнэ. Өөрөөр нь байлгах чивийг олж чадахгүй. Учир нь тэр хүн чинь өөрөөрөө ч байж чадахгүй байгаад өсч өгсөн учраас. Тэгээд дээрээс нь эмэгтэй хүн нь өөрөө бас тийм байвал энэ хоёр хүн хоорондоо өөрөө өөрийгөө олохын тулд хуурмаг болсон тэр бүх мөн чанараа бие биирүүгээ олж харж цаацааж энд хэрүүл маргаан тасардгүй. Энэ их төвхтэй гэр бүлийг үүсгэнэ. Тийм гэр бүлд байгаа үр хүүхдүүд мөн адил өөрийгөө олохгүй. Тэгэхээр гэр бүлийн амьдралын хувьд ярихад аавч вэ, ээжч вэ их эцэг болж амьдрахын тулд өөрийгөө л ол. Өөрөөрөө л оршицоор. Тэгсэн цагт үр хүүхдүүд чинь өөрөөрөө оршиж эхлэнэ. Өөрөөрөө болно. Тиймээс хоорондоо бие биетэйгээ хэрүүл маргаан гэвэл бие биенээсээ олж харж байгаа бүх юм чинь та нарын дотор өөрөөрөө байхгүй байгааг чинь нэлтгэж байгаа. Тэр зүйлс. Тэрийгээ л анхнаасаа ойлгож ухаарч түүнийхээ ухаарлуулган хуургаж чадвал өөр дээрээ ирнэ. Бид угаасаа энэ амьдралд өөрөө өөрийгөө олох гэж л ирсэн учраас бидний амьдрал тохиолдох хамгийн гол тэр хань жил үр хүүхэд гэдэг зүйлс чинь бидний хамгийн дотны хүмүүс аталаа. Тэд бүгд биднийг өөрөө өөр термин авчрах өвлийн үрийн холбоосоор холбогдож биднийг өөрийг мань сануулах гэж ирдэг гэсэн үг. Тиймээс мөн адил үр хүүхдээсээ харж байгаа. Тэднийг шүүмжилж заасах гэж янзалах гэж өөрсдөндөө хүчлэлтэйгээр ижилсүүлэх гэж хараад байгаа бүх юм чинь та нарын өөрийн чинь өөрөөсөө холцсны, өөрсдөө чинь гацаасны тэр зүйлс чинь байдаг. Тиймээс болж өгвөл хүн болгон бусдаас хараад байгаа зүйл таны гацаа гэдгийг таны хүлээн зөвшөөрч өөрөөсөө нуусан тэр хүсэхгүй зүйлс чинь гэдгийг л хар. Хүсэхгүй зүйлээ хүнээс харсан учраас заасаж янзалж өөртөөгөө адилхан дүртэй болох гэж хичээдэг нь хүний жам. Тэгэхээр өөрөөр хэлбэл хүн болгон энэ амьдрал дээр чинь бусдын нийгмээс хүссэн тэр дүрийн дагуу хүсэхгүй зүйлээ нууж амьдардаг, хүчлэлд ордог учраас тэр нуусан болгоно л хүнээс хараа явдаг байх нь шүү дээ. Тэгэхээр энийг ойлгосон цагт бүгд өөр дээр ирэхэд ухтан бол амархан байдгийг. Хичээл зүтгэл хэрэгтэй. Зүрх сэтгэлээ өөрсдөө нээж дотроосоо чөлөөлөгдөхийг хүсэх хэрэгтэй. Зарим хүнд хэлээд ойлгохгүй. Үнэн гацааг нь ойлгочоод ухааруулад нэмэргүй байгаа нь
тухайн хүн өөрөө зүрх сэтгэлээ дотроосоо нээхийг хүсэхгүй байдагтай л холбоотой. Хүн өөрөө өөрийнхөө зүрх сэтгэлийг хаадаг юм. Учир нь хүнээс өөр тэрийг хэн ч хааж чадахгүй. Яагаад хаадаг гэхээр өөрийнх нь шахлуулсан мэдрэмж болгон дээр дахин шархалахыг хүсэхгүй учраас л хаачж байгаа юм шүү дээ. Тэт түүний хүн өөрөө л нээж чадна. Хүн өөрөө өөрийнхөө удирдах бүрэн чадвартай чадамжтай. Энэ нь эзэн суурь нь өөрт нь үргэлж байдаг гэсэн үг. Түүнийгээ л данж мэдээд ойлгоод ухаараад өөрсдийнхөө нийлэл энэ амьдрал чинь зовлон биш жаргал болж орно шүү дээ. Яагаад зовоод байгаа гэхээр та бүхэн энэ 8 эрчим сүнснийхэн амийг их эрчим энерги итгэл ундрахыг өөртөө хаачихсан учраас л нээхэд өгөөч гэд дотроос чи мэдрүүлээд яаж нэхээ мэдэхгүй учраас дахин тэр хаалттай байгаа мэдрэмжээ авах тоолондоо л зовоод байгаа юм шүү дээ. Тэр ахаад нэг хэлээ. Бүх зүйл таны гарт. Таны оюун бодол энэ бодолтой эзэн сууж. Өөрийн бодлоо эцэгнийхэн оршиж чаддаг болсон цагаас л бүх юм аль хэзээний таны гарт бүрэн удирдлагатай байсныг та ойлгох болно. Энэ амьдралаа та нар хүссэндээ залуурдаж хүснээр амьдрах бүх боломж чинь зөвхөн та нарын гартал бий. Та нар бол өөрсдийнхөө бүх амьдралын алтан тулгуурыг атгасан тэр хүмүүс шүү дээ. За боллоо. За өнөөдрийн подкастын үргээд дуусгая. Тэгээ манай Facebook хуудас, YouTube сувгийн маань аль болох олон цааш нь түгээж энэ эцэг мөн чанарын тухай ярьсан яриаг нь түгээж одоо шеэрлэж өгөөрэй. Одоо бидний маш тийм одоогийн нийгэм тулгамдсан айл гэр бүл болгонд байгаа асуудал шүү дээ тий. Одоо дэлхийн нийтээр нэг юм байна дөө. За баяртай.